Сэмэнэ. Таны шинэ оны хамгийн гоё дурсамжтай үйл явдал юу байсан бэ? Би шалгалнаас авсан. Шинэ оноор үзчихсэн хамгийн гоё сонирхолтой кино яа кино? Юу бол тэр нөгөө нэг хайлын үнэтэй кино байдаг та. Нэг хайлын үн шиг Christmas шиг. A Nightmare Before Christmas. Тэр бол хамгийн гоё хэлсэн. Tim Burton's The Nightmare Before Christmas DVD coming this fall. Таны шинэ оны холбогдлоо хамгийн гоё дурсамж ямар дурсамж? Намайг баг ангид ч юм уу да бараг цэцэрлэгтэй байхад нэг аав ээж хамт нэг айлд очие гэдгсэн. Тэгээд айлд очичоод хүрээд ирэхэд яг хайрцагтай тоглоом байсан. Тэр л хамгийн гоё юм. Оо ямар гоё. Гэхдээ тэр үед хүүхдээс болохоор яг яаж хайрцаг нь орсон мэддэггүй. Тэр л хамгийн гоё юм. Сэмэнэ. Танаас юм асуух гэсэн юм ба. Хаттай гайгүй. Оо зүгээр. Таны шинэ жилтэй холбоотой хамгийн гоё дурсамж ямар дурсамж байдаг? Хамгийн гоё дурсамж. Юу ч хэлтэйгээ хамгийн гоё дурсамж юм байна. Тэр бүлэрээ ямар нэг хийдэг одоо уламжлал болсон ч юм байх юм уу зүйлээд ба. Уламжлал бүгдээрээ нөгөө нэг хүстэй цаасан дээр бичээд За. Тэгээд тэрийг ингээд хийх нь уушгүй ингээд шилэн тийгээд хаваачтай. Тэгээ яг оны төсөл бүгдээрээ яг жилийн одоо нөгөө нэг дүгнээд харахтаа яг эргээд төслөөдөө хараад. Оо ямар гоё тий. Таны бас үзчихсэн юм шинэ жилтэй холбоотой хамгийн сонион ч юм уу тийм гоё санаас гардгүй кино яа. Цаас гартгүй. Тэс нэрээ сандгаа уг нь мэдээд Ямар кино вэ? Нэрийг би бас мэдчихмээ. Эльфтэй нэг одоо Нөгөө нэг ингээд хотод ирээд тэгээ хотод ирээд аавыгаа хайдаг. тий, Тэр кино. Оо за. Эльф тэгвэл. Hi. Your costume is pretty. Oh, it's not a costume. I'm an elf. Oh. Well, technically I'm a human, but I was raised by elves. Тэгээд нөгөө нэг Univision-с дурсамж дүүрэн шинэ жил багцсан. Дотроо ингээд амар гоё баян кинод байгаа байхгүй. Тэгээд тэр донд бас нэг 1000 төгрөг болцсон юм лээ. Тэгээ бас та хүсдэг гоё кинод үзээрэй. За баярлалаа. Баярлалаа. Таны шинэ жилтэй холбоотой хамгийн гоё дурсамж ямар дурсамж байдаг вэ? Гэхдээ одоо хүүхдийн лувсан байх та. Яаж тэмдэглэдэг байсан бэ? Бид нар ч одоо багтаан зүгээр гашаандал мод засч байгаа дээр тэмдэглэдэг байлаа шүү дээ. Та одоо бас яаж тэмдэглэж байна? Гэхдээ одоо хитэн ачцээгээл баярлуулна шүү дээ хүн. Аа. Тэгээ 31-нд талбай дээр ирдэг юм гэж бодоод байж байна. Оо за. Ер нь талбай дээр гаргаж ирсэн өөр өмнө нь гаргаж ирсэн. Бага. Манай хойшин дээр 13-д байдгийг. Оо за. Тэгээ бас нэг шинэ жил болж байна хүүхдүүдтэй нэг айдууны мэдчилгээ барих гээд нэг гитар энтрээ янзлуулдаг юм уу гэж явж байна. Оо яа. Тас ямар ч ер нь дуулж бодолтой байна. Одоо шинэ жилийн дуудуулна шүү дээ. Хамгийн гол нь гитар маань одоо дуурхаа бодод нэлээ удаж байна. Одоо янзлуулдаг юм уу гэж сүүсээ ажууд засрын газар байдаг гэсэн. Оо за. Тийшээ явж байна. Хөөрхий. Хамгийн сүүл таас ямар гоё шинжлэх кино үзсэн бэ? Одоо нэг 10 жилийн өмнө л үзсэндээ тэрнээс хойш нэг кино үзсэнгүү одоо нас ихэд ирэхээр эмээ бодоод асценэдээ дарагдал таах юм биш үү тий. Хэрвээ та одоо энэ жил үзье гэвэл ер нь таны хувьд ямар шинжлэх кино үзэх хүсэл байна? Яг нэг жоохон хүүхдтэй кино чи юу вэ? Нөө гэртээ ганцаараа. Тэр чи өөр хин шүү дээ. Гэртээ ганцаараа гэдэг шүү дээ. Хоолой. Энэ онод ямар кино үзэх вэ? Шинэ орч. Гэртээ ганцаараа. It was the night before Christmas when all through the home one boy would discover he'd been left all alone. I made my family disappear. Таны шинэ жилтэй холбоотой хамгийн гоё дурсамж. Сая найзуудаараа нэг шинэ жил хийсэн. Тэр л хамгийн гоё байсан. Нэг өмнө 7 хоногт хийсэн. Оо, за. Одоо долоолаа нийлдэг. Тэгээд бүгд яг хосоо авч яваад найз охтуудтайгаа тэгээд яг бүгдээрээ тэгж явах нь хамгийн гоё байсан да. Энэ жил хамгийн сайн дурсамж болох гэдэг. Тий, хүүхдтэй авсан тий. Таны шинэ оноор үзчихсэн ч юм уу хамгийн гоё кино ямар кино вэ? Нөгөө Twilight гэдэг кино байдаг шүү Тий. дээ. Тэр ер нь бол гоё кино юм шиг санагдчих шүү дээ. Таны шинэ жилтэй холбоотой хамгийн гоё дурсамж юу байсан бэ? Хүүхд насны дурсамж юм. Шинэ жилээ багтаа яаж тэмдэглэдэг байсан бэ? Өө тэгэл сургуулаараа шинэ жилийн тэмдэглэн, багт наадамдаа оролцсон. Тийм тэгээд өвлийн өвгнөөс бэлэг аавна. Хамгийн гоё мэдрэмж л өвлийн өвгнөөс бэлэг авах шүү дээ. Ягаад гэвэл бидний үе чинь нөгөө сургууль дээр нөгөө нэг урлаг спорт
сурлагаараа тэргүүлсэн хүмүүс л өвлийн өгнөөс бэлэг авдаг байсан. Тэр л мэдрэмж хамгийн гоё байсан. Одоо та яаж шинэ оноо юу гаргаж байна? Одоо бол яг найз нөхдөөгөө гэр бүлийнхэнтэйгээ ил гаргана да. Та шинэ оноод юу таны хамгийн дуртай үздэг кино ямар кино байдаг вэ? Би ч юм таартай гэдэг байгаа шүү дээ. Бидний үе дикмант тэр кинонд бас дуртай. Хүй, чи яг бүжиглэхгүй юм бэ? Бүжиглээ л та. Би ч амт хайртай штэ. Чи надад хайртай гэсэн баха. Гүй, би тэр үед бүх хүүхдүүд зүгээр л тэгэлж гисэн штэ. Сайн байцгаана. Оочлаа. Та ерөөсөө асуулт асууж болохоо тэгээд шинжлэлийн хамгийн гоё дурсамжаас хаваалцаач гэдэг. Бид хоёр чи өмнө жил хамт тэгээд юу над хамт гаргачихсан нэг анх удаа. Та ингээд солиод бодуулаад Оо ямар хөөрхий. Тэгээд цаа гаргасан. Найзууд биш ч уулзаач. Ямар хөөрхий. За ер нь шинэ жилийн юунд нь хамгийн их дуртай вэ? Шинэ жил мэдээж одоо гэр бүлтэйгээ хамт байж байгаа нь бол хамгийн гоё зүйл байна. Гэр бүлийн уур амьсгалыг илүү сайн болгож өгч байна. Тэгвэл та хоёроос шинэ жилийн хамгийн дуртай кино нь ямар кино байдаг вэ? Шинэ жилийн тэгэл гринж мэрийн жил юм уу да. Таны шинэ онтой холбоотой хамгийн гоё дурсамж ямар дурсамж байдаг вэ? Гэрийнхэн тэгээ шинэ онол гарах юм уу да? Christmas card мартал юм уу да? За нөө Univision-ы дурсамж дүүрэн шинжилгээ багцаага байхгүй юу? Юм цэс тэрэн дээр бүх кино 1000 төгрөг болцсон байлээ. Тэгээ та бас гоё шинжлэлийн кинод гоё кино үзээрэй. За. Баярлаа. За баярлаа. Уучлаарай, сайн байна уу? Танаас нэг гээс юм асуух гэдэг. Шинэ оны хамгийн гоё дурсамж. Шинэ жилтэй холбоотой хамгийн гоё дурсамж юу вэ таны? Та хаваалцаач. Тий. Ерөө сар бол ачаатай л болно шүү дээ. Шинэ оноо яаж гаргадаг вэ та? Шинэ оноо. Одоо хүүхдүүдтэй нээлэл мөн бодолоо тэгээд ятарсан миний жоо. Таны бас үзчихсэн хамгийн гоё шинэ оны кино ямар кино байдаг вэ? Ямар кино гэдэг вэ? Тий, хамгийн гоё үзчихсэн кино. Орсон кино байдаг шүү дээ. Уурын цусан баяно. Орсон нэг. Айл андуудад орчдөг уу? Тий. Тэр мөн үү? Тэгж байгаа үнэ сак шүү дээ. За баярлаа. Будет драки, если у вас друга нет, За баярлалаа. Нөгөө Univision-с дурсамж дүүрэн шинжилгээ цэс байгаа юм билээ. Тэгээ тэрэн дээр ингээд шинжлэлийн холбогдлолтой бүх кинонууд 1000 төгрөг болсон. Тэгэхээр бас та гоё ач зээтэйгээ эсвэл өөрөө яг гоё сууж агаад кино үзье гэвэл үзээрэй. За баярлаа. Баярлалаа. Тэгэхээр Univision дээр ингээд дурсамж дүүрэн шинжилгээ цэснэглээд тэгээ дотор нэг бүх шинэ оны холбогдлолтой болон өөр гоё кинод 1000 төгрөг болсон байна. Тэгэхээр бас хамтдаа гоё кинод үзээрэй. За баярлалаа.